Сүүлийн өдрүүдэд хурц нар гарч иргэдэд гол дагуу аялаж зугаалах нь нэмэгдсэн. Үүнийгээ дагаад усан тосолдох эрсдлүүд бий болж байгаа гэдгийг онцгой хөдлийн байгууллагаас мэдээлж байна. Он гар сар 7 дугаар сарын 6 өдрийн байдлаар усны ослын 54 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Төв орон нутгийн онцгой байдлын байгууллагаас паагчид үүрэг гүйцэтгэх 48 хүний амьнасыг авран хамгаалсан байна. Харамсалтай нь 30 хүн амьнасаа алджээ. Үүнээс 18 том хүн 12 хүүхэд байна. Амьнасаа алдсан иргэдийн дийлэнх нь туулах хөвсгөл бөөр орхон голд бүртгэгджээ. Түүнчлэн ойрын өдрүүдэд үргэлжлсэн бор орох тул иргэд гол усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Онцгой хөдлийн байгууллагаас усны ослоос өрчин сэргийлэх дадлаг сургалтыг мөн зохион байгууллаа. За гол дагуу амарч зугаалж байгаа иргэд маань одоо бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхиж байна. Иргэдээр амарж явах үедээ одоо өөрсдөө майхандаа амрах, хүүхдүүд нь иргэдээр хяналтгүйгээр тоглох. За тэгээд өөрсдөө одоо арх сотруулахундаа хэрэгэлсэн үедээ ус руу орсноос болж хамшиг осол болж байна да. Сотруулахундаа хэрэгэлсэн хүн маань бол биеийн дулаан нэмэгдсэн. Тэгээд голын ус хүйтэн байгаа нөхцөлд бол ус руу шууд ороход шүрмэс татах. За тэгээд одоо усны гүн урсгал гэх мэт зүйлүүдийг тооцоолоог болмоос орж эндж байгаа. За нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн онцгой байдлын газар, за хүүхэд гэр бүл хөгжлийн төв, улаан загалмай гэсэн байгууллагууд хамтарсан завь тэргүүл болон хөдөлгөөн тэргүүл 2026 оны 6 дугаар сарын 10-наас 9 дугаар сарын 10 хүртэл одоо 2 бүсэд явж байгаа. За нийслэлийн онцгой байдлын газрын аврах анги 2 завьтайгаар үүрэг гүйцэтгэж байна. Гачуурт тосгоноос хар усан дохоогоос нийт маршрутууд Бёгийн гүр хүртэл завьтай эргүүлүүд явж байгаа. За нийслэлийн хэмжээнд усны ослын дуудлага нийт 33 удаагийн дуудлага мэдээлэл ирээд байна. За үүний 15 нь бол автомашин усан суусан дуудлага мэдээлэл зохиолж байгаа. За усны ослын дуудлагаар харамсалтай нь одоо нийт 9 хүний амь нас эрсдээд байгаа. За 5 том хүн, 2 хүүхэд, за 2 нь бол одоо 2 уснаас 2 цогцолцсон байгаа. За ийм одоо харамсалтай том мэдээлэл байна. Хамгийн гол нь одоо Баян наадмын амралтын өдрүүд эхэлж байна. Үүнтэй холбоотой манай иргэд маань одоо аял зугаалга жоохон цаг агуурын мэдээллээр сүүлийн жилүүдэд дулаарах шинжилтэй байгаа. Тийм учраас их хаалхаар гол усаа барааддаг нь эхэлдэг. Энэтэй холбоотойгоор эрсдлүүд нэмэгддэг. Хамгийн гол нь гарч байгаа усны эстэд гол шалтгаан нь ердөө дараах хүчин зүйлээс байгаа даа. Энэ арх согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ манай иргэд залуучууд усанд одоо сэрүүцэж архиа гарган ч гэдэг юм байдлаар усанд орж амиа алдаж байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй байлгаснаас болж бас амь нас эрсдэх тохиолдол гарч байна. Өчигдөр буюу 7 сарын 6-ны өдөр ихэд л одоо сонгоны хайрхан дүүргийн 8 дахь хороонд хан улдургийн одоо ярамгийн гүрний сонсон гүрний хойтолд одоо 7-оос 10 насны 2 эрэгтэй хүүхэд усанд тусалсан харамсалтай мэдээлэлээр манай албан хаагч нийслэлийн аргын бүртгэн ажилласан. Инхээр би юу хэлэх гээд байна гэхээр одоо Баян наадмын өдрүүд эхлэх гэж юм. Яг энэ үед эцэг эхчүүд та бүхэн маань анхааралтай байгаа ч бага насны хүүхдийн хараа хяналтыг сайжруулаач. Ер нь нийслэлийн онцгой байдлын газраас усны ослын эрсдлийн зургалыг бол бид бүхэн эрсдлийн үнэлгээ хийсэн. Одоо та бүхэн чинь энэ зургал дээр бол нийт одоо туулгол дагуу нийт 20 хар цэг гэж бид бүхэн тэмдэглээд байгаа. Усны осол Улаанбаатар, Хөвсгөлөс, Сэлэнгэ, Завхан, Баян Улгийн аймагуудад зөнхлөн бүртгэгдсэн байна. Онцгой байдлын байгууллагаас 2021-с 2025 онд тохиолдсон усны ослын хар цэгийн 399 байршлыг тодорхойлж, хяналтын самбарыг байршуулж, сэрэмжлүүлэх мэдээллийг иргэдэд хүргэн ажиллаж байна. Мөн үер усны ослын эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор улсын хэмжээнд бүү бас нөлөөллийн аяыг 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 9 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл улс орон даяар өрнүүлж байна. Тоглоомуудын талаар, хийлдэг гуцны талаар маш их ярьж байгаа, маш их сэрэмжлүүлж байгаа. Тэгээд ингээ хүмүүс яаж юм гэхээр тийм байвал гоё байх юм шиг бодоод ааж тавьчихдаг. Тэгж өөртөө ч гэсэн дээр нь байжгаад холбирдог, ундаг ийм тохиолдол бол маш ихээр гарч байна. Тэгээ одоо энэ хотын орон нутгийн аяллаар нутаг ус руугаа явах энэ тохиолдолд бол одоо маш сайн гол усыг иргэдээс одоо нутгийн иргэдээс асууж иж гол ус гармаар байна. Тэгэхгүй болохоор л дур мэдэн хаа хамаагүй машиндаа найдаж ирдэж гарснаас болж нөхцөл байдал маш ихээр үүсдэг. За тэгээд дээрэс нь машин суучингууд холбох гэж орж байгаад асуудал үүсдэг тий. Усанд тийм сайн биш учраас яг тэгэхээр тороосыг бариа явж байгаа. Тороос нь өөрөө одоо тороос чалх янз бүрийн зүйлүүд нь усанд давхар урсаад байдаг байхгүй. Өмнө чангааж урсаад байдаг. Тийм учраас тийм тохиолдолд төр бол айгүй нөхцөл байдал хүндрэлтэй тохиолдод байна. Тийм учраас яг чадамжтай юу, холбож чадах уу, чадахгүй юу. Тэгээд зарим нэг тохиолдолд энэ усанд урсаж байгаа, живж байгаа тэр хүмүүст орж туслахаасаа илүүтэйгээр юм өөх гэж урдаас нь сар байх юм бол нөгөө хүн чинь
тонгоо урагшаа тэмүүлэх тусмал хөвж гарч идэг байхгүй. Хүн хэдий их эрүүгөөргöd гидийгээд тэр чинээгээр юу живдэг. За аль болох эрүүгээ чэйж рүүгээ наагаад ингээд хөдөлгөөнөө багасгаад ирэх юм бол бас хөвөр гараад ирэх тохиолдол зөндөө байдаг байхгүй. Тийм учраас л одоо усанд битгий ороорой л гэдгийг л бүр албан ёсноор урайлмаараа нэг зөв хол газараас очдог тохиолдлууд ээ тий. Зам тавихгүй бид хэдий ингээд явах дээр бөгдрөл үүсдэг. За тэгээд зарим жолооч нар машиныхаа дугаарыг мэддэггүй. Яахан орилуулаа яваад байгаа ингээд цонхороо хашгирдаг тохиолдлууд байна. Хүүхэд унтж ийнгээ загнадаг тохиолдол байна. Бид нар нөгөө явж байгаа энэ машинууд маань бүгд GPS-тэй хаашаа явж байгаа хэдэн километр цагийн урдтай явж байгаа. Тэгээд тэр юг харж байгаа энэ шургуудлын төвөөс биднийг бөгдрөлөө орж ирэх орохгүй тайрж явах нь тэрийг зааж өгдөг байхгүй. Энэ хуурамч дуудлага гэдэг юм ерөөсөө байхгүй шүү. Тийм учраас тэр аль болох модноос зуурцсан байна. Машин дээр сууж ийн гэж байгаа машинууд руу бид нар маш хурдан очрыг хичээж байгаа. Улсын хэмжээнд 46 чиглэлд 42 байгууллагын 2102 алба хаагч, 21 мотоцикл, 63 завь, 96 чанга ярагч автомашин дороо ашиглан үүрэг гүйцэтгэж байна. Энэ хугацаанд 46 иргэний амнасыг аварч шаварт суусан 125 автомашиныг датан гаргаж 20,177 иргэнд сэрэмжлүүлэг зөвлөмж хүргэж хар цагийн 29 байршилд анхааруулга тэмдэг байршуулсан байна.